2013 онд бүх найрамдах Хятад ард улсын Шандун мужид шинэхэн гэрэлсэн залуу хосуудын амьдралыг бүр оронгоор нь эргүүлсэн аимшигтай хэрэг гарсан. За энэ хэрэг гарсан давруудаа бол тухайн үедээ Хятад улсаа бүр ярихгүй хүн байгаагүй. Энэ хэргийн талаар сонссон ямар ч хүний сэтгэл зэмширч зүрх өвдөхгүй байхын аргагүй тийм л аимшигтай хэрэг байгаа. Ингээд хэрэгтэй орцгоё. 2013 оны 5 сарын 15-ны өглөө Лю Даньян гэх настай эмэгтэй өөрийн төрсөн хүү Сунган болон Бэр Лиху нарыгаа урьж хоол идүүлэхээр болсон. За тэрээр галтгооныхоо өрөөнд хоол хийж байх зуураа хүүрүүгээ залгасан ч хинч утсаа аваагүй. Эхэндээ бол нэг ихэн бодлого за завгүй байгаа байх. Эргээд ээж рүүгээ залгах байлгүй дээ гэж бодоод хэсэг хугацаанд хүлээхээр шийдсэн. Удалгүй дахин залгасан ч гэсэн ямар ч хариу өгөхгүй байсан учраас эмэгтэй санаа нь зовоод өөрөө хүүгийн гэрт очиж шалгахаар шийдсэн. Гэрийнх нь үүдэнд очиход хаалга нь үйл ялэг онгорхой. За тэгээд дотгошоо ороод хүү бэрийнхээ нэрийг чанга дуугаар дуудсан ч гэсэн хинч хариу өгөхгүй. Засал унтаад байгаа болов уу гэж доод унтлагын өрөөг нь шалгахаар очсон ч гэсэн гэрт нь хинч байгаагүй. Гэр нь эмэх зэгтдээ зодтолцсон, тэмцэлсэн ямар нэгэн уул мөр байгаагүй учраас эмэгтэй тухайн мөчөд санаа нь баг зэрэг амраад хүү бэр хоёр нь муудалцсан болов. Тэгээд бэр маань аав ээжийнхээ гэрлөө яваад хүү маань авчирхаар араас нь явсан болов гэх зэргээр бодож байсан ч түүний анхаарлыг нэг зүйл татсан. За тэр нь бол хосуудын нохоонд байсан. За тэр нохоо болохоор гэрт нь хүн орж ирэх юм бол эрхлээл чанга хуцаал гүгээд ирдэг. Ерөнхийдөө тийм нэлээд эрх нохоо байсан юм байна. За нохоо нь харагдахгүй болохоор нь бас гайхаад хашаар нь гараад нохоог нь нэрээр нь дуудаад бас хайсан. За гэтэл нүдэндээ итгэмгүй зүйл харсан нь бяцхан нохоо нь цусандаа будагтаад газар хөвтчихсэн. За яг тэр мөчөд бол Лю Даньяны дотор ямар нэгэн аимшигтай зүйл энд болоод өнгөрсөн байна гэдгийг бүрэн ойлгосон байгаа. Тэр дараа мэдээж цагдаа нарт дуудлага өгөөд хүү бэр хоёроо сургаггүй болсон тухай мэдгдсэн. 10 минутын дараа гэхэд цагдаа нар хэргийн газар яаралтай ирж эхний цагдаа нарын үйлдэлгээр энэ бол энгийн нэг сургаггүй болсон хэрэг биш гэдэг нь тодорхой болдог. Байшингийн дотор гудас, дэрний артал, шал гэд олон газруудаас цусны толгов илэрсэн. Нэг цонхных нь төмөр хамгаалтыг нь бүр хүчээр нугалж онгойлгоод тэр онгорхоо нүхээр нь хүн шургаад орж ирэх хэмжээний зай үүсчихсэн байсан. Саяхан суйрлуулсан хяналтын камеруудыг нь бүгдийг нь уцыг нь бүр ингээд зориудаар таслаад ажиллахаагүй болгочихсон. Ингээд бас нэг сачирхалтай зүйл нь гэвэл хоолны ширээн дээр идэж амжаагүй хоол хിവэрэ байсан нь гимт итгээд маш тайван удаан хугацаанд тэдний гэрт байсан болохыг илтгэж байгаа. Цагдаа нарын хамтаар ирсэн эрэлч ноход байшингаас холгүй орших жижиг агуурууд тэднийг хөтөлж эхэлсэн. Энэ үед аль хэдийнэ харахгүй болоход хөчгсөн цагдаа нар гэрэл тусган дагаж явсаар агуун амсар хүртэл очсон. За дотор нь хин нэгэн зүгээр шархацсан амьд байгаасай гэж очсон итгэл найдвар нь унтарч цагдаа нар нэг эрэгтэй болон нэг эмэгтэйн цогцсыг олсон. За энэ мэдээг сонссон гэр бүлийнхэн ууг гашууд авцсан. Хосуудын хувьд гэвэл нөхөр нь тоогоочоор ажилдаг, харин эхнэр Лиху нь өөрийн гэсэн жижиг хоолны мухлаг ажиллаулдаг, хөдөлмөрч энгийн хүмүүс. За хэдийгээр тэд чинэлэг амьдралтай байгаагүй ч гэлээ хамтдаа аз жаргалтай эгэл даруух амьдралыг бүтээж чадсан. Хосуудын хувьд хотын төвөөс нилээд зайтай нам гүмхэн газар амьдрахыг мөрөөддөг. Тэр мөрөөдлөөч биелүүлээд өтгөн ногоо мотор хүрээлэгдсэн аз жаргалтай амьдралаа дөнгөж эхлүүлээд удаагүй байсан. Мөрдөгчд хэдэн өдрийн туршид хэргийн газрыг хамгаалтанд авч энэ хэрэг дээр өдөр шөнөгөө 2 баг болж хуваагдан ажиллаж эхэлсэн. Хэргийн газрын ойролцоох голыг нэгжих үеэр цагдаа нар уснаас 3 ширхэг гялгар ууттай зүйл гаргаж ирдэг. За эхэндээ уутнууд дотор хоосон ундааны сав болон төрөл бүрийн хог хаяглал байна гэж бодож байсан ч гэсэн хогон дундаас тэдний анхаарлыг татсан нэг зүйл гарч ирсэн. За тэр нь юу гэхээр шинэхэн гэрэлсэн хосын гэрлэлтийн гэрчлэгээ. За мөн нэг эрэгтэй хүний жийсэн өмд гарч ирсэн. Мөрдөгчд өмднийх нь халаасыг нэг бүрчлэн шалгаж үзээд халааснаас нь амжиргааны тэтгэмжийн үнэмлэх олсон. За энэхүү үнэмлэхийг амжиргааны түвшин доогуур иргэдэд төрөөс сар бүрийн мөнгөнд тэтгэмж олгох зорилгоор хэрэгэлдэг. Тухайн үнэмлэх дээрх нэрийг шалгах гэхэд эзэмшигч нь ойролцоох тосгонд амьдардаг нэгэн
нэгэн эрэгтэй болох нь тогтоогдсон. За энэ хүн магадгүй алуурчинж байж магадгүй, цагдаа нар бол цаг алдалгүй тэр даруй тухайн хүний гэрийг зориод очдог. Тэр хүнийг болвол Фу Дагван гэдэг 70 настай хөгшин байсан. За түүний хувьд маш ядуу амьдралтай, эрүүл мэндийн хувьд ч гэсэн ерөнхийдөө муу. За цагдаа нар түүнийг удаан хугацаанд байцааж гэрийг нэгдсэн ч гэсэн хэрэгтэй холбох ямар ч бодит нотлох баримт олж чадаагүй. Үүнээс гадна тухайн эрэгтэй бараг л хэвтрийн гэж хэлж болохоор байсан учраас ийм төрлийн гэмтэрэг үйлдэх боломжгүй нь бол их байсан. За ингээд мөрдөн шалгах ажиллагааны анхаарал өөр зүг рүү шилжсэн нь тухайн насны хүү болох Фуган гэх этгээд болж таарсан. Фуган буюу тухайн насны хүү нь болохоор аавд нь төрөөс өгдөг сар бүрийнхэн тэтгэмжийг авдаг учраас үнэмлэх нь ерөнхийдөө хүүд нь байнга явдаг. За бараг аавынхаа тэтгэмжийн мөнгөөр нь зөвхөн өөрийнхөө хэрэгцээгээ хангаж өөртөө зориулдаг байсан нь бол мөрдөн шалгалтын ажиллагаагаар тогтоогдсон. За энэ мэдээлэл мэдээж цагдаа нарын хувьд бол маш чухал байгаа. За ингээд Фуган бол гол с жигтэн болж байгаа. Энэ хооронд мөрдөн шалгах нөгөө баг нь өөр чиглэлээр бол тасралтгүй ажиллаж байсан. За тэр нь юу вэ гэхээр хохирогчдын банкны карт нь алдагдсан болохыг тогтоосныхаа дараа тэд ATM буюу бэлэн мөнгөний машинуудын хяналтын камерын бичлэгүүдийг нэг бүрчлэн шалгаж эхэлсэн. За удалгүй нэгэн чухал бичлэг илэрсэн нь хэрэг гарсан шөнө хин нэгэн этгээд хохирогчийн картыг нь ашиглаад 11,000 юан бэлнээр авч байгаа нь камерын бичлэг дээр харагддаг. За тухайн бичлэг дээр залуу нь болохоор ATM-ээс мөнгө авч байхдаа бүр инээмсэглээд инээд алдаад зогсож байсан нь харагдсан. Мэдээж энэ дүр зураг мөрдөгчдийн болон арга гэрхнийх нь дургуутлыг маш ихээр төрүүлсэн. За гэхдээ энэ хүн бол нөгөө Фуган гэх этгээд биш. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт нэгээс олон хүн оролцсон гэдэг нь тодорхой болж байгаа. Хоёр мөрдөн шалгах баг хамтран хуралдаад цуглуулсан бүх мэдээллүүдэд нэгтгээд нэг дүгнэлтэнд хүрсэн. Удалгүй ATM-ийн бичлэг дээрх залууг Жан Швэжүн болохыг нь олж тогтоосон. За гэвч тэдэнд бүрч яаралтай нэг мэдээлэл ирсэн нь Жан Швэжүн болон Фуган нар нь баруун хятад руу явах автобусны тасалбарыг бол аль хэдийн худалдаад авчихсан зүгтах гэж байгааг нь бол мэдсэн. Тэдний очих газар бол Шандун мужаас ойролцоогоор 1600 км-ийн зайд байрладаг. Хэрвээ тэд одоо л тэднийг хөдөлж барьж амжихгүй болвол с жигтнүүд бүр мөсөн алах болно гэдгийг цагдаа нар ойлгосон. Баривчлах ажиллагаанд нийтдээ 30 хүний бүрэлдэхүүнтэй тусгай баг оролцсон. За тэдний дунд нийгмийн аюулгүй байдлын газрын дарга болон эрүүгийн мөрдөн байцаах хэлтсийн улс төрийн комиссар хүртэл багтсан. Багийнхан с жигтнүүдийн суусан автобусыг мөрдөж явсаар үүсэж очоод олон нийтийг төдийгүй с жигтнүүдийг ч зочоохгүй тулд мөрдөгчдийн зарим нь энгийн зорчигчийн дүрээр автобусанд суусан байсан. За хэдий тэд маш чадварлаг дүр эсгсэн ч гэсэн с жигтнүүд эхнээсээ ямар нэгэн зүйл буруу болж байгааг мэдэрсэн бололтой автобус хэсэг хугацаанд нам гүм явж байх хооронд гинэт нэг хүн автобусны цонхоор гарч зүгтахыг оролдсон. За дараагийн мөчид автобус дотор жинхэнэ эмх замраагүй байдал үүссэн. Учир нь цагдаа нар 2 биш 3 хүн зэрэг орон зүгтах гэж байгааг нь анзаарсан. За мөрдөгчд яг тухайн мөчид бол агшин зуур хөдөлж зогтож байсан 3 хүнийг бол гурвуулангийн барьж ийлсэн. За гэтэл яг тэр үед өөр нэгэн эрэгтэй гинэт босч ирээд бинээсээ хутаг сулан цагдаа нар руу дайрсан. Аз болоход нэгэн офицер бороохоогоор түүний гар руу хүчтэй зохиж амжсан учраас түүний гараас хутаг мултарч газарт унсан. Ингэснээр тухайн этгээдийг бусадтай хамт баривчилсан бөгөөд ингэж энэ гэмт бүлэг нийт 4 хүнээс бүрдэж байсныг нь илрүүлж шатсан. За баривчлагдсан хүмүүс нь бол Фуган, Жан Швэжүн, Ван Жин, Жао Фэн гэх 17-оос 26 насны залуучууд байсан. Цагдаа нар 4 с жигтнийг удаан хугацаанд маш нарийн байцаасны эцэст тэдний энэ аимшигт хэргийн жинхэнэ сэдлийг нь ил болгож чадсан. За та магадгүй яг юу тэднийг ийм харгас хэрэг үлдэхэд хүргэсэн юм болоо гэж гайхаж байгаа болвол Жан Швэжүний мэдүүлснээр аллах болохоос хэсэг хугацааны өмнө тэр Сүнган болон Ливху нарын гэрт хулгаагаар орсон юм байна. За тухайн үедээ гэрийн ханан дүлгөөтэй байсан хормын зургийг нь олж харсаад Ливхуны гоо үзэсгэлэнд нь шууд татагдсан. За гэвч тухайн үед бол юу ч хийж зүрхлээгүй учраас гэрээс нь олсон эд зүйлээ аваад цугтсан. Удалгүй Жао Фэний ахын хормон дээр нь Жан бусад 3 этгээдтэй танилцаад тэдний гэмт хэрэг үйлдэх
одоо сэтгэл зүй одоо бүх зүйл нь хоорондоо амархан нийлээд Жан тэдэнд одоо нэг сайхан бүсгүйтэй айл би очоод дээрэмдээд тэр эмэгтэйг чихрхийлье хэмээн одоо төлөвлөгөөгөө ярьсан. Тэгсэн чинь одоо бусд нь шууд энэ санааг сонсонгуудаа ямар ч эргэлзээгүйгээр зөвшөөрөөд ингээд тэд 2013 оны 5 сарын 14-ний үдээс хойш дөрвөлээ хосуудын гэрт байдаг мужид явж очсон. Тэд 3 дугуйтай тэрэг хөлслөөд хосын гэрээс зайтайхан буугаад хэсэг хугацаанд орчныг ажиглаж төлөвлөгөөгөө боловсруулж эхэлсэн. Ингээд оройн 6 цагийн үед хөдөө тосгон харанхуй болж эхлэхдээ зэрэгцээд одоо Лин Хун болон Сунган хоёр гэрээсээ гарч явсан. За энэ боломжийг нь ашиглан байшинд нь нэвтэрч орсон. За ингээд тэд орсон даруйдаа бол одоо гэрт байсан үнэт зүйлсийг нь цуглуулад одоо хутгнуудыг нь хүртэл авсан. Мөрөө баллахын тулд хяналтын камеруудын утсыг нь таслаад ажиллагааг нь бүрэн зогсоосон. За ингээд нэг цагийн дараа байшингийн гадаа машин ирэх чимээс сонсогдсон. За дөрүүлээ үүдний ойролцоо нуугдаад гэрийн эддийг орж ирэхийг хүлээсэн. За хамгийн түрүүнд болохоор эхнэр нь буюу Лин Хун хаалгаар орж ирэхэд тэд шууд дайрсан. Түүний орилох дуг сонссон нөхөр нь эхнэрээ аврахаар яаран гүйж очсон ч удалгүй зодуулж тэдэнд гавлуулсан. Сунган ч эхнэрээ жирэмсэн гэдгийг нь хэлээд түүнийг битгий өвтгөөч, түүнийг битгий зовоогооч гэж зөвхрөнгөө баран гуйсан ч хинэн ч сонсоогүй. Учир нь тэд анханасаа юу хийхээр ирснээ аль хэдийнэ шийдчихсэн байсан. Лин Хун эсэргүүцэн түлхэж тэмцэхийг оролцсон ч гэлээ дөрвөн эрэгтэй хүний эсрэг юу ч хийж чадахгүй. Хөөхий Сунган чихнэрээ хүчирхийлүүлж байхыг нь хараад юу ч хийж чадахгүй дээ шаналн уйлж орилсоор эцэст нь тэр ухаан алдсан. За харин одоо гэмт итгээдүүд үүнээс хойш 8 цагийн турш Лин Хунд ээлж дараалан хүчирхийлэл үйлдсэн. За ингэж ч зогсохгүй тэд одоо нөхөр Сунганыг нь хүчээр галт тоогоо руу оруулаад өөрсдөд нь хоол хийж өгөх гэхийг шаардсан. Хөөхий залууч гэсэн тэдний хэлснээр нь байж амьд үлдэхийн тулд хоол хийж ширээ дүрэн амттан арх бэлдэж тавьдаг. За нөгөө нэг гэмт хэрэгтнүүд нь болохоор юу ч олоогүй юм шиг инээлдэн баяр найр наадан болж байгаа хитай тойрч хоолоо идэж баяссаар л байсан. Шөнийн 3 цагийн үед дөрвөн гэмт хэрэгтэн Лин Хуныг хүчирхийлж дууссныхаа дараа нөхөртөө хамт нэг өрөөнд хэсэг хугацаанд хорьсон. За энэ хугацаанд болохоор зүгээр байгаагүй тэдний гэрийг нь одоо сүйтгэж хосуудын зургийг уурж хайж бүр хайртай нохоог нь хүртэл өчүүхэн ч өрөвдөх сэтгэл гаргалгүйгээр алж орхидог. Дараа нь тэд хосуудыг ээлжлэн нэгээр нь авч яваад хүзүүнд нь гинж ороож толгойд нь гялгар уут углаад амьсгалыг нь боогоод хөнөөсөн. Ингээд тэд цогцуудыг гэрээс нь холгүй байх агууд аваачиж нуугаад дээрэс нь эрдэн шишийн одоо ишээр бүтээгээд орхисон. Үүний дараа тэд гэрийг нь шүнжин цэвэрлэн орны даавууг нь солиод хэрэгэлсэн эд зүйлсийг гол руу хайсан. Үүр цайхын өмнөхөн тэд тусдаа өөр машин цугаад хэргийн газрыг орхин цогцаан. За ингээд хэрэг хүлээх үеэрээ анх энэ хэргийг сэтэж эхлүүлсэн Жан Шүэжин их итгээд ердөө 4 үг хэлсэн нь тэр хитрхи үдсгэлэнтэй байсан гэж хэлдэг. 2016 онд болсон шүүх хурлын үеэр 4 одоо гэмт хэрэгтнийг орон байрны хулгай, бэлгийн хүчирхийлэл, санаатай хүн амны хэрэг үйлцэн гин буруутай тооцсон Жан Шүэжин, Ван Жин, Фуга нарт цаазаар авах ядал оноосон. Харин хэрэг үлдэх үедээ насан туршаагүй байсан Жао Фэн анх бүх насаар нь хорих ял оноосон ч 2019 онд сайн хүмүүжлтэй байсан гэх үндэслэлээр ялыг нь 22 жилийн хорих ял болгон өөрчилсөн юм байна. 2016 оны 6 сарын 22-нд насанд хүрсэн байсан 3 гэмт итгээдүүдийг цаазаар авах ялыг нь гүйцэтгсэн юм байна. За энэ хэргийн дараа болохоор бүгд найрамдах хятад ард улсын насанд хүрээгүй гэмт хэрэгтнүүдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын тухай хуулиа чангатгсан 2020 оны 12 сарын 26-нд ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хороо эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж одоо шинэ хуулиар 12-оос 14 насны хүүхэд санаатаагаар хүний амь хөнөөх эсвэл одоо харгас аргаар бусдад хүнд гэмтэл учруулах эсвэл байнгын дахир дутуу болгох зэрэг онц ноцтой гэмтэрэг үйлсэн тохиолдолд ардын дээд прокурорын зөвшөөрлөөр эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой болсон юм байна. За ингээд өнөөдрийн дугаарыг энэ хүртэл сонссон та нартай маш их баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай.